Сайн байцгаана уу Төмөсийн дэвслэзийн эрхэм үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэдээг алтхан дэвшүүлж байна. дэвслэзийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас цааш мэдээлүүдэд төлөвлөдөг. Төмөсийн мэдээлэл хөтөлбөрийн ээлжид дугаараараа өнөөдрийн аймаг орон нутгийн онцлог мэдээлүүдэд танилцуулъя. Эхний мэдээллийг танилцуулах гэж байна. Дэлхийд дахинаа сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг ашиглах нь түгээмэл болж, эмчийн болон хүний олж илрүүлэхгүй өвчлөлийг таньж, хор тавдар амь насанд халтаа өвчлөө сэргийлэхэд томоохон хувь нэмрийг оруулах болжээ. Тэгвэл 21 аймагаас анхдагч зөвл болж, дархны нэгдсэн эмнэлэгт хиймэл оюун ухааныг ашигласан дурангийн шинжилгээ хийгдэж байна. Иргэдийн нийслэл хот руу зорчих урсгал хөдөлгөөнийг сармагжуулж, орон нутагтаа эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулахаар энхүү зориулж ажиллаж байна. Дархны нэгдсэн эмнэлгийн дүрс оншилгооны тасгийн дурангийн кабинетэд хиймэл оюун ухаан буюу AI-д суурилсан өндөр хүчин чадалтай дурангийн шинжилгээ 7 хоногийн хугацаатай хийгдэж байна. Limitless Light компани бриллиант эмнэлэг дурангийн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр зөвхөн Улаанбаатар хотод хийгдэж байгаа энэ төр шинжилгээг анхудаа орон нутгуудаас дархны нэгдсэн эмнэлэгт хийж байгаагаар онцлогтой гэлээ. Хэдийгээр цөөн хоногийн хугацаатай хийгдэж байгаач үр дүн өгөжийг нь харгалзан үзэж цаашдаа дархандаа суйрлуулах боломжийг ариун болд эрхлэгчтэй дүрс оншилгоо тасгийнхан эрэлхийлнэ гэлээ. Энэхүү тоног төхөөрөмж нь End Angel нэртэй AI-д суурилсан хоол боловсруулах замын дурангийн шинжилгээ хиймэл оюун ухааны тусламжтай хийдэг байна. Эрсдлийнхаа хувийг тооцож гаргаж ирдэг гэлээ. Яаж байгаа вэ? Тэгвэл хотод дутуу харж ийн гүйс харж ийн гэдгийг шалгаад давхар шалгаад гэсэн. Эмчиг. Тэр нэг алдаа үлдэхгүй гэх юм уу, талбай үлдэхгүй гэх юм уу те? Алгасаж байна. Тийм талбайг алгасахгүй гэх юм уу? Одоо ингээд энэ цөс байгаа учраас энэ байгаа харахгүй болох учраас энэ дээр байхгүй гэж байна. Тийм. Хараагүй учраас тийм. Энэний дор юу байгааг мэдэхгүй шүү дээ. Яагаад хиймэл оюун ухаан өөрөө одоохондоо чухал байгаа гэхээр нэгдүгürt нь энэ нөгөө нэг дурангийн шинжилгээний үеийн яг процесс болж байгаа үеийн алдаа буурчдаг. Хоёрдугаарт нь болохоор илрүүлэг аягүй сайжирдаг. Энэ зарчим нь юу юм бэ гэхээр бид нөгөө тухайн орон нутагт бид нар Монгол улс илрүүлэг хийгээд аягүй удаж штэ 3 жил орчим болчлоо. Гэхдээ энэ хавдрын тоо нийтдээ өсөж байгаа боловч нөгөө эрт үед нь олдог байдал нь хэвээр байгаа байхгүй хувь нь. Энийг сайжруулах бас нэг хурдтай бөгөөд үр дүнтэй аргыг болох нь хиймэл оюун ухаан ашиглаад хамт гэж. Эмчийнхээ харж байгаа өнцгтэр нэмэх нь хиймэл оюун ухаан энэ эртэлүүлгийн байдал нь улам нэмэгдэх юм байна гэдэг. За тэгээд энэ манай өөрөө энэ хиймэл оюун ухааны өөрийнх нь давуу тал нь юу юм бэ гэхээр яг одоо шинжилгээ хийж явах үед энэ бол өндөр эрсдэлтэй хавдар байх магадлалтай. За эсвэл энэ бол одоо харьцангуй хавдрын зураглал бага юм аа гэдэг. За энэ бичлэгтээ бид нар харсан. Тэгэхээр яг энэ байдлын тухайн моментод нь тавиад өгч байгаа нь аюул чухал. Тэгэхгүй бол дурангийн шинжилгээнд хүн чинь 2-3 жил магадгүй түүнээс олон жилийн хугацааны дараагаар шинжилгээнд эргэж ордог. Энэ хугацаанд нөгөө өссөн хавдар эсвэл алдаа таарсан ч юм уу те. Тэгэхээр санаатай бол биш шүү дээ. Тэгэхээр энэ зарчмын хувьд бол биднэрт тусалж байгаа хамгийн том ойрын туслах болж хуурж байгаа. Тэгэхээр энэ аюул чухал. Маа нэгдсэн эмнэлгийн дүрс онцлогооны тасаг тэр дундаа дурангийн кабинетэд үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллалаа. За ажилтнаа бид нар дэлхийн нийтэд нэлээд дэлгэрэнгүй болж байгаа хиймэл оюун ухааныг дархуу улаанмигтаа нэвтрүүлэн ажиллах үндсэн 7 хоногийн хугацаатай ажлыг эхлүүлж байна өнөөдрөөс. За энэ 2026 оны 2 сарын 27-оос ахуулан хагасаа өдөр болон бүтэнсээ өдөр үргэлжлэн мөн 3 сарын 5 хүртэл одоо нийтдээ дархуу улаанмигийнхаа 100 гаруй иргэдэд одоо хиймэл оюун ухаан дээр суурилсан хоол боловсруулах дээд замын дурангийн шинжилгээг хийх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хиймэл оюун ухаан дээр суурилсан End Angel хэмээх энэхүү аппарат маань за давхар эмчийн эргэлзэг гаргах, за хавдрын өндөр эрсдлийг тодорхойлох, эдийн шинжилгээ авах заалтыг гаргаж өгдөг өндөр ач холбогдолтой. Тэгэхээр Монгол улсын хувьд бол хоол боловсрол замын хавдраар нэлээд өндөр байр суурьтай эзэлдэг. Тэр дундаа одоо хүн амын өсөлттэй байгаа дархуу аймгийн хэмжээнд тэр үеийн хавдрыг илрүүлэх нь заашгүй зохион байгуулах ажил болоод эрт илрүүлэх одоо хадуудыг нь бүрэн хадгалж өгдөг ийм ажил хийж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо энэхүү AI дээр суурилсан ходоодны дурангийн шинжилгээг ашигласнаар эрт үеийн хавдрыг одоо 100 тохиолдлоос хэд илэрх нь вэ? Хэрвээ өндөр байх юм бол энэ манай одоо хүн ам эрс өссөн аймгийн хувьд л нэлээд өндөр ач холбогдолтой маа гэдгийг л иргэдэд мэдрүүлэх, за удирдлагуудад танилцуулах юм зорилготой юм аа.
Монгол улсад хоол боловсруулах замын эргэтэн системийн хор тавдрын өвчлөлөд дэлхийд тэргүүсээр ихэвчлэн хожуу шатанд онцлогдож байгаа нь харамсалтай. Тиймээс өршин сэргийлэх үзлэг оншуулгоонд тогтмол хамрагдаж байх нь чухал байгаа юм. 7 хоног үргэлжлэх энэхүү дурангийн шинжилгээнд дотрын мэргэжлийн эмчид үзүүлэн цаг авсны үндсэн дээр хүмүүс хамрагдах боломжтой. Шинжилгээнд хамрагдахын өмнөх оройны 18 цагаас хойш ус уухаас өөрөөр хоол хүнсний зүйл идэж хэрэглэж болохыг анхаарах шаардлагатай. Манай Дархан Улаан аймагт 2025 онд бол 76 хавдрын тохиолдол бүртгэгдсэн байна. За үүнээс бол 50% нь бараг хожуу шатанд онцлогдсон. 50 мэдээж эргэсвэрэг гэсэн байж таараа. Тэгэхээр эрт үеийн хавдар илэрснээр тухайн иргэний маань ходоодыг хамгаалах. За эрт үеийн хавдрыг ходоод хамгаалan хуулах ажиллбар бол хийгддэг. За энэхүү хуулах ажиллбарыг бол Дархан Улаан аймгийн нэгдсэн эмнэлэгт 2026-27 хоногт нутагшуулна. Мөн түүнээсээ гадна хоол боловсруулах замын зөвүүртэй хүн бол жилдээ 2 удаа эрсдэлтэй бол 1 удаа ямар нэгэн байдлаар ургац төсөлд өөрчлөлт эрсдэл үйлгийн зүйл онцлогдсон бол жилдээ 2 удаа онцлог заавалжгүй хийлгэх ёстой байж байгаа. Тиймээс иргэдэд зөвлөхөд за хоол боловсруулах замын дурангийн шинжилгээнд тогтмол хамгаалж хэвсцгээе. Хоол боловсруулах замын эрдвийн хавдрыг хамтдаа илрүүлцгээе гэдэг уриалга төвшүүлж байна. Хиймэл оюун ухааны даваа тал бол дүр зуршлооны салбарт бол маш чухал байдаг. Дүр зуршлооны салбар гэхээр хитавын шинжилгээ, рентген, компьютер томограф, ангиограф болоод дурангийн шинжилгээнүүд бүгд цогцороо орж байгаа. Тэгэхээр энэ бүх салбарт хиймэл оюун ухаан бол одоо маш эрчимтэй нэвтэрч байгаа. Үүний нэг нь бол одоо ходоодны дуран шинжилгээнд дээр одоо ашиглагдаж байна. Мөн одоо 2026 онд Дархан Улаан аймгийн нэгдсэн эмнэлэг одоо Улаанбаатар хот руу явах иргэдийн урсгалыг багасгахын тулд иргэдэд ойр болгохын тулд энэхүү шин технологиудыг жил болгон нэвтрүүлэх иргэддээ одоо тусламж үйлчилгээг аль болох хурдан шуурхай үзүүлэх, чанартай үзүүлэх тал дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Дархны нэгдсэн эмнэлгийн дүр саншилгооны тасгаас үзлэг шинжилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж суйрлуулах тал дээр анхааран дараагийн удаа таатай олон мэдээлэлээ иргэдэд хүрэхээр ажиллаж байна. Энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан дурангийн шинжилгээ 2 дугаар сарын 27-оос 3 дугаар сарын 5-ны хүртэл үргэлжлэх юм а. Газар дээр гэсэн тийм шууд энэ дээр Дараагийн мэдээ гангийн зохицолбор болон эрчим хүчний 2 дахь их үүсвэрийг барьж байгуулах асуудлыг Монгол Улсын ерхий сайд Зандан шатар дэмжин ажиллахаа Дархан Улаан аймагт ажиллах үеэрээ илэрхийлсэн билээ. Үүнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд холбогдох байгууллагын төлөөллүүдийн хамтаар гангийн зохицолбор эрчим хүчний 2 дахь их үүсвэр баригдах газар дээр ажилласан байна. Дархан Улаан аймагт дэд бүтц, аж үйлдвэржилт, нийгмийн эерэг нөлөө, эдийн засагт олон төрлийн ач холбогдолтойг онцоллоо. Энэ зам удаан зам ингэж даваад энэ 96 байна. Монгол Улсын ерөнхий сайд Дархан Улаан аймагт хийсэн айлчлалын үеэр гангийн зохицолбор болон Дархан хотын 2 дахь их үүсвэрийг барьж байгуулах асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэн тэмдэж ажиллахаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд холбогдох байгууллагын төлөөллүүдийн хамт гангийн зохицолбор болон 2 дахь их үүсвэрийг барихаар төлөвлөж буй байршлуудад газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай танилцсан цаашдын зохион байгуулалт шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийг нэгтгэлээ. Ажлын хэсгийг бол эрс соёлыг аж үйлдвэрийн сайд дамжны одоо ахлаад ингээд энэ ажил маань урагшлаад явж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ яг хүсэж байгаа газар дээр нь очиж танилцж үзлээ. Орхон сумын одоо бидний нэрлэдэг 96 гэж нэрлэж байгаа энэ газар дээр 960 мянга орчим га хүсэж байгаа бол бид яг өнөөдөр газар дээр нь үзээд за яг нь аль нь давхцалтай байгаа, аль нь одоо манай бас малчтын өвлжээ, хаваржаа, тариалангийн хадлагын газар байгаа гэдгийг нь үзээд за эхний хэлжинд бол нэг 400-аас 500 орчим га газрыг бол одоо усын тусгай хэрэгцаанд авах орон нутгийн одоо иргэдийн хурлуудаар оруулах саналаа одоо боловсруулахаар одоо газар дээр нэж танилцж үзлээ. За энэ бол яг төмөр зам дагсан одоо энэ суурьшлын газар гэж ойлгож байна. За энэ төмөр зам дагсан энэ газар гангийн цогцлбор маань байгуулагдвал за өнөөдрийн энэ одоо Дарханаас Хушаат руу явж байгаа энэ төв магистрал төв автозамтай одоо холбогдох ийм одоо давуу талтай байна гэж үзэж байна. Тэгэхээр бид нар бол газрынхаа байршлыг хараад яг орон нутгийн зүгээс аль нь ихний ээлжинд одоо өгөл боломжтой вэ гэдгээ бас газар дээр мэргэжлийн хүмүүс эзэж танилцлаа. За хоёр дахь чухал асуудал бол мэдээж бидний хувьд хоёр дахь их үүсвэрийн асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ хоёр дахь их үүсвэрийн хувьд бол бид нар дулааны дутагдал байгаа учраас эхний ээлжинд бид нар бол дулааны станцаа барих нь заашгүй шаардлага байна гэдэг ийм хүсэлтэй эрчим хүчний яамд одоо гаргаж өгөхөөр өнөөдөр бас газар дээр танилцж байна. Тэгэхээр бидний энэ зогсож байгаа газар бол манай Орхон сумын харьяа. Гэхдээ одоо манай Малчин багийн айл өрхөд амьдардаг энэ хөтөл хороол гэж нэрлэдэг энэ газар. Тэгэхээр энд суурьшлийн бүсийн дэргэд залгай газар бид нар энэ эрчим хүчний хоёр дахь их үүсвэрийг барих хамгийн одоо боломжтой газар байна гэж тэзүү боловсруулсан эрдэмтэн мэрэгдэн одоо яг судалгааны ажилтнууд нь үзэж бид нар саналаа тавьсан. Одоо энэ газар дээр бас
хайгуулын тусгай зөвшөөрөл өссөн 2 аж ахуй нэгж байна. Тэгэхээр бид нар энэ саналуудыг төр төтгөлзүүлээд одоо байгаа энэ газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад цаашлаад энд дулааны станцаа өргөдөхөд яваандаа мэдээж эрчим хүчийг үйлдвэрлэх хосолсон одоо энэ станц барих ийм боломж бүхий энэ газруудыг бүгдийг одоо орон нутгийн тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулахаар газар дээр нь ажиллаж байна. За ингээд эдгээр энэ 2 санал маань Орхон сумын иргэдийн хурлаар орно. Тэгээд дараа нь аймгийн иргэдийн хурлаар танилцуулагдаж дэмжигдээд за Монгол Улсын засгийн газрын хурлааны шийдвэр бас гарах юм учиртай гэдгийг бас хэлье. Гангийн цогцлбор болон 2 дахь их усүрийг барих газрыг эхний ээлжид орон нутгийн тусгай хэрэгцээнд авч аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж хэлэлцэх юм а. Дараагаар Монгол Улсын засгийн газар улсын хурлд хүсэлтийг уламжлахаар төлөвлөн ажиллаж байна. Дараагимдээ сургуулийн судалгаа хөгжлийн төв Шинэ Монгол нь 2020 оноос эхлэн 5 дахь жилдээ төрийн өмчийн ерхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа юм а. Тус төсөлд улсын хэмжээнд 2020-оос 22 оны хичээлийн жилд 8, 23-оос 24 оны хичээлийн жилд 60, 24-өөс 25 оны хичээлийн жилд 120 сургууль буюу нийтдээ 188 сургууль хамрагдаад байна. Тэгвэл Дархан Улаан аймгийн сургуулиудад төсөл амжилттай хэрэгжснээр ямар өөрчлөлт үр дүнд хүрснийхээ дараах сурвалжлагаар дэлгэрүүлэн үзүүлнэ. Энэ нь бол Дархан Улаан аймгийн ерөнхий боловсролын ууган 1-р сургуулийн менежментийг сайжруулах төслийн хүрээнд хэвшүүлж эхэлсэн олон эерэг давлын өрдөө нэг юм а. Тодорхойлбол 2024-оос 2025 оны хичээлийн жилд тус сургуульд сургуулийн судалгаан хөгжлийн Шинэ Монгол төвийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл амжилттай хэрэгжснээр багш сурагчид үндсэн 5 дадлыг өдөр бүр тогтмол хэвшүүлэн заншжээ. Мөн суралцагч болон эцэг эхчүүдийн сэтгэл ханамж, сургалтын хөтөлбөр, хүүхэд хөгжил хамгаалал, багшийн хөгжил удирдлагын манлайлал, сургалтын орчны индексүүдийн үзүүлэлтүүд ч нэмэгдсэн гэлээ. Манай сургууль өмнөх хичээлийн жилээс эхлэн 5 соёлтой болсон. 5 соёлтой болсноор илүү эмэг цэгцтэй баруун гарын дөрвийг баримталж бусдыгаа хөндлөж явдаг болсон. Баруун гарын дөрвөн баримтлаг байхад илүү ингэж бие биетэйгээ мөргөлдөх тийм тохиолдлууд бас гадаг байсан. Сургуулийн орчин сайжирсан. Манай ариун цэврийн өрөөнүүд бүгд шинжлэгдсэн. Шинжлэгдснээрээ илүү тав тухтай эмэг цэгцтэй ороход илүү тааламжтай болсон. Манай сургуулийн хүмүүс бүгдээрээ их завсарлагаар бүжиглдэг болсон. Тэгээд ерөнхийдөө бүгд дэгээ баримтлаад ер нь дэг журамтай болсон. Тэгээд ерөнхийдөө энэ бусад сургуулиудын хувьд ер нь онцлог талаараа ер нь илүү дэг журамтай бусдаа хүндлэх төлөвтэй болсон. За манай сургууль нь хүүхд хөгжлийн танхимтай болсон. Хүүхд хөгжлийн танхимтай болсноор хүүхдүүдийнхээ оролцоотой 10 клубтэй 10 клуб нь хоорондоо уулзаж зөвлөлдөж бусдаа илдэг харилцаа түгээхийн тулд зөвлөддөг. Тэгээ бусад хүүхдүүдийнхээ хооронд үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэгээ манай сургууль нь бас номын сан аягүй гоё тогтсон. Тэгээ хүүхдүүд өдөр болгон орж хичээл номоо хийж давтдаг. За өглөө өдөр орой мэдлэгийг болохоор өглөөний мэд өдрийн мэд оройн мэд гэж мэдлэнэ. За өглөө өдөр хүүхэд хичээлд ирэхдээ одоо сургуулийнхаа угталтын хэсэгтэр зогсоод хүүхэд болгон тухайн өдрийн жижүүр багш жижүүр сурагчтай өглөөний мэд гэж мэдчлээд хичээлд ордог байгаа. За цаг баримтлах соёл маань бол манай сургууль дээр өмнө нь бол хичээлийн хоцрогдол таслалтал нэлээд жоохон их байсан учраас тэрийг багасгахын тулд бид цаг баримтлах соёлыг оруулж гисэн байна. За энэ дээр болохоор бид нөр хүүхэд багшгүй бүгд яг цагаа баримтлаад хичээлд ордог гэсэн. За завсарлагын дээр бид нөр юу хэрэгжүүлдэг вэ гэхээр тухайн завсарлагын хугацааг болгоод үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд болохоор их завсарлагаараа хүүхд болгон анги болгон сургуулийн тухайн эзэмшлийнхаа коридорт гараад за идэвхтэй хөдөлгөөн хийдэг гэсэн. Ам болохоор завсарлал бусад үед нь болохоор баруун гарын дүрмээрээ одоо бусад хүүхдүүдтэй саад болохгүйгээр баруун гарын дүрмээ баримталж явдгаа гэсэн. За дөрөв төвцөн өмсөх гэсэн соёл байгаа. За дөрөв төвцөн өмсөх гэсэн соёл дээр болохоор хүүхэд болгон хичээл сургалтынхаа үйл сургууль дээрээ дөрөв төвцөө иж бүрэн өмсөж дадсан байна. За энэ дээр нэмээд бол энэ жилээс бид нөгөө хүүхдийнхаа орчин сайжруулахын тулд нойлоо шинжилсэн байна. За энэ дээр бид нөр 9 сарын 1-ээс эхлээд одоо нийтийн эзэмшлийн нойлыг яаж зөв зохистой соёлтой хэрэглэх вэ гэдэг дээр бүх ангиудаар одоо манай менежментийн багийнхан яваад одоо яаж суултуур дээр сууж зөв сууж бийц суу. За бийцсний дараа усаа яаж татах вэ те. За дараа нь гараа яаж ухаах гэдгийг хүүхэд болгон анги болгон дээр орж бол таниулж та сургалт мэдээлэл өгсөн байна. За тэрний үр дүн гэдэг л одоо бид нар сүүлийн 2 жилийн хугацаанд энэ байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 24 онд одоо жишээлбэл бид нар одоо 2 дугаар түвшинд индексийн 2 дугаар түвшинд үнэлэгдэж байсан бол 25 онд одоо бид нар индексийн 1 дугаар түвшинд бол үнэлэгдсэн.
ийм амжилттай байгаа. За өмнөх жилүүдэд бид нар энэ яг менежментийн төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө бол одоо бид нар 22 23 онд индексийн 5 дугаар түвшинд одоо бид нар үнэлэгддэг. Бас нэлээд бас сургалтын чанар, акцийн хувьд одоо бас таруухан, за байгууллагын соёл төлөвшүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа үйл ажиллагаанууд, баг нийтийн одоо багаараа хамтарч ажиллах, үйл ажиллагаагаа төлөвлөх зохион байгуулалтын хувьд бол харьцангуй сул байсан бол энэ төслийг бид нар хэрэгжүүлснээр багийн зохион байгуулалттай үйл ажиллагаагаа төлөвлөх гэдэг нь бол зөвхөн удирдлагын төвшөнд биш. За өөрөөр хэлбэл одоо бид нар багш нараасаа санал авдаг, хүүхдүүдээсээ санал авдаг, эцэгчүүдээсээ санал авдаг. Энийхээ үйл ажиллагаагаа төлөвлөдөг, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг бид нар одоо сүүлийн одоо 2 жил 4 сард одоо бид нар эцгийн одоо өдөрлгүүдийг бид нар зохион байгуулж яг үеэр нь эцэг эхчүүдэд одоо бид нар яг энэ сургалтын үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа хүүхд хөгжлийн чиглэлийн үйл ажиллагаа, байгууллагын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудаа бид нар тайлгнадаг, танилцуулдаг. Бүтэн хичээлийн жил буюу 36-7 хоногийн турш тасралтгүй суралцсан сургуулийн судалгаа хөгжлийн шинэ Монгол төвийн хөтөлбөрийн баг сургууль дээр нь томилтоор ажиллах мөн төсөл хөтөлбөрт хамрагдж байгаа сургуулиуд Улаанбаатар хотынх баат сургуулиудаар очин туршлага судлах зэрэг олон талт хамтын үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Мөн энэхүү хөтөлбөрт амжилттай хамрагдаж үр шимийг хүртэж байгаа дараагийн сургууль бол Дархан аймгийн Орхон сумын ерөнхий боловсролын сургууль юм. 2023-аас 2024 оны хичээлийн жил төсөл амжилттай хэрэгжснээр алсын хараа эрхэм зорилго, үр дүнтэй төлөвлөлт хийх менежмент, багш нарыг багт нэгтгэх менежмент, сургуулийн эрх соёл төлөвшүүлэх менежмент, багшийг ажлын байран дээр хөгжүүлэх менежмент, зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх менежментүүд хэрэгжснээр аймгийнхаа шилдэг сургуулийн нэг болох амжилтанд хөтөлж олон эерэг үр дүнгууд гарсан байна. Төсөлд хамрагдаад гарсан үр дүн бол одоо сургуулийн хэмжээнд байгууллагын соёл гэдэг зүйлийг л бий болгосон. За энэ нь бол юу байх вэ гэхээр одоо мэдлэг хүндлэх, за ёс зүйтэй орхон, бүтээлч орхон, оюунлаг орхон, эрүүл орхон, уншдаг орхон гэсэн 5 одоо орхоныг бол орхон гэж хөтөлбөрийг бол хэрэгжүүлсэн. За энэ хөтөлбөр хэрэгжснээр бол одоо сургалт мужлийн ажил, за сургуулийн одоо үйл ажиллагаа бол бүхэлдээ өөрчлөгдсөн. 2024 оны одоо байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр манайх одоо 5 дугаар түвшинд үнэлэгдэжсэн бол 2025 оны одоо гүйцэтгэлийн үнэлгээгээр одоо 1-р түвшинд үнэлэгдсэн. Мөн одоо Дархан аймгийн одоо шилдэг 3 сургуулийн нэгээр бас шалгарсан байгаа. За төсөл хэрэгжснээр багш нарт гарсан өөрчлөлт гэх юм бол багш нар ер нь бүгд сурын, мэдээ гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй болсон. Зөвхөн бид нөгөө сумынхаа хэмжээнд сургууль дотроос сэтгэдэг байсан бол аймгийн хэмжээнд, улсын хэмжээнд бид нар болох юм байна, бидний арга зүй болох юм байна. Одоо энийгээ өөрчлөе, энийгээ шинжилье гэсэн эрмэлзэл нь маш их нэмэгдсэн. Багш нарын хандлагын хувьд бие биенийгээ маш сайн хүндэлдэг, ойлгодог. Тэгээд бас дээрээс нь сургуулийн зүгээс дэмжсэн дэмжлэг нь юу байв гэхээр зүрх сэтгэлийн боловсрал гэдэг зүйл манай сургууль дээр хэрэгжсэн. Тэгээд хүүхдүүдээ бас хүндэлж байж, хүүхдүүдээрээ буцаад хөндлүүлэх юм байна гэдэг ойлголт дээр өдөр болгон үеийн жижигэр хийж багш нар хүүхдүүдээ угтаж мэдлж хүлээж авдаг болсноороо илүү их давуу талтай байсан. Мөрөөдлийн Монгол хөгжлийн талаар лекц ярьснаас хойш би өөрхөн мөрөөдлийг ойлгож зорилгоо урдаа тавин өдөр болгон өөртөө итгэлтэйгээр мөрөөдлөө хийдэг болсон. Манай сургуулийн ихэнх хүүхдүүд мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээдэг. Ихэнх цагаар одоо заалан тоглодог ч юм уу спортын төлөө явж байгаа хүмүүс тэгдэг. Манай сургууль бол өдөр болгон гэх юм уу эсвэл хаяада хөтөлбөрүүдээр явуулж хүүхдүүдийн мөрөөдлийг дэмждэг болсон. Би энд маш их баяртай байгаа болохоор Мөрөөдлийн Монгол гэдэг хүүхдийнхэн тэндэн ясна. Би өөрөө зохиолч болох мөрөөдөлтэй болохоор өөрөө зохиол бичих, ингэх өөртөө яагаад цаг гаргах ёстой гэдгийг захирлынхан тайсан лекцнээс ойлгосон. Хэрэг хин нэгэн мөрөөдөлтэй бол мөрөөдөлтөө хүрэхийн тулд юу хийх ёстой гэдгийг ойлгож авсан. Бүр явуулаад сургалт хийгээд тэнд нь би амар туртай, дээрэс нь ингээд хүүхдүүд тиймд яваад ингээд амар гоё эрэг хандлагатай болсон. Би тэрэнд нь амар талархдаг. Тэгээ хүүхдүүд ер нь тийм ойлгоо тэгээд муухай ярихаа болоод амар гоё илтгэр харьцдаг болсон. Бүх анги дээр ингээд цаасаар хэвлүүлээ ингээд тавьсан. Тэрийг бид нар ингээд бүгдээрээ сайн уншиж байгаа, цээжлээд цаг баримжилдаг, тэгээ эрэг хандлагатай, эрүүл хооллдог тиймэрхүү юм зуршилтай болсон. Дархан аймгийн 26 сургуулиас менежментийн хөтөлбөрт хамрагдсан 3 сургууль 2020 оны шилдэг 3 сургуулиар шалгарчээ. Үүнд Тэргүүн байранд ерөнхий боловсролын 1-р сургууль, 2-р байранд ерөнхий боловсролын од сургууль, харин 3-р байрт Орхон сумын ерөнхий боловсролын сургуулиуд тус шалгарсан юм а. Төмсийн мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн танд хүрж байна. Дараагийн мэдээ боловсролын салбартай холбоотой байна. Дархан аймгийн 7-р цэцэрлэгт койкагийн сайн дурын ажилтан 1 жилийн хугацаанд ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажиллах арга зүй мэдлэг туршлагаасаа хуваалцсан байна.
Мөн Солонгос улсын цагаан сарын баярын соёл, ёс заншлын талаар танилцуулах өдрөлийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. 7 дугаар цэцэрлэгээс бэлтгэсэн эерэг мэдээллийг одоо үзүүлнэ. Дархуул аймгийн 7 дугаар цэцэрлэг нь 2017 оноос бүгд найрамдах Солонгос улсын Койко олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулан одоо хүртэл хамтын ажиллагаатай ажиллаж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаас Дархуул аймгийн 7 дугаар цэцэрлэг сонгогдож сайн дурын ажилтныг хүлээн аван ажиллуулад байна. 7 дугаар цэцэрлэгийн нийтдээ 3 дахь удаага сайн дурын ажилтныг хүлээн аван ажиллаж байгаа юм а. За 2025-аас 26 оны хичээлийн жилд манай цэцэрлэг дээр Койко олон улсын байгууллагын сайн дурын ажилтан маань тусгай хэрэгцээт боловсрол олох чиглэлээр томилогдсон ирж ажиллаад 1 жил болж байна. Тэгээ энэхүү багш маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ажиллах арга зүй, техник бүхэл зүйлийг багш нарт маань зааж өгөх хэрээр өөрөө яг гардаж энэ үйл ажиллагаанд оролцдог. За мөн багш нарт маань солонгос хэлний хичээлүүдийг заадаг байгаа. Тэгээ сайн дурын ажилтан маань энэхүү ажлынхаа хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр солонгосын соёлын үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулад байна. За энэ хичээлийн жилд манад 370 хүүхэд хамрагдж байна. Тэгээ эдгээр хүүхдүүдийн сургалтын хөтөлбөрт ирээдүйн дэлхийн хүн болох зорилгоор олон орны одоо ёс заншил үйл ажиллагаатай танилцуулдаг ийм уламжилтай. Тэгээ энэхүү ажлынхаа хүрээнд ч гэсэн өнөөдөр бүгд найрамдах Солонгос улсын соёлын өдрүүдийг зохион байгуулж, багш ажилчид хүүхдүүдтэй Солонгосын соёл уламжилтаа танилцуулах ийм сайхан өдөрлөг маань амжилттай болж байна. Койкогийн сайн дурын ажилтан Иж Уон нь тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжилтэй бөгөөд ажиллаж байх 1 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй мэдлэг туршлагаасаа хуваалцаж багш нартай хамтран ажилласан бөгөөд Солонгос улсын үндэсний баяр болох цагаан сарын баярын ёс заншлыг танилцуулах өдрөлгийг зохион байгууллаа. Сайн байна уу? Намайг Очроо гэдэг. Би сайн дурын ажиллаар ирээд 1 жил боллоо. Өнөөдөр Солонгосын соёлын өдрөлөг хийж байна. Солонгосын цагаан сарын тоглоом, хол, үндэсний хувцас хүүхдүүд танилцуулах. Хүүхдүүд маш их сонирхож дуртай байсан. 안녕하세요. 제 이름은 마랑입니다. 6살입니다. Солонгосын цагаан сарын шинийн өстэй гоёна. Солонгос үндэсний өс гоёс. 감사합니다. Энэхүү үйл ажиллагаанд 7 дугаар цэцэрлэгийн ахлах бэлтгэл бүлгийн 144 хүүхэд 57 багш ажилтан бусад цэцэрлэгийн 30 гаруй удирдлага багш нарын төлөөлөл оролцлоо. Хөтөлбөр үргэлжилж байна. Монголын All FC холбооны анх дугаар улсын аврах шалгаруулах тэмцээн Дархан хотын Номгон Эвент хоолд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь зөвхөн сонирхогчдын аврах шалгаруулах бус дулааны спортын үн цэнийг шин шатанд гаргах томоохон үйл явдал болох юм байна. Тэмцээний талаар бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна. За Дархан хотод маань одоо дараагийн гоё мэргэжлийн халс тулаан бол зохион байгуулагдаж байна. Яг энэ 2 сарын 28 буюу хагасаа өдрийн орой 19 цагаас Номгон Эвент бол зохион байгуулагдана. За энэ тулааны маань онцлог гэх юм бол өмнө бид нар одоо Дархан арена, Дархан сумын спорт зал юм спорт залуудад зохиожсон бол энэ удаа бол илүү нэг гоё орчинд одоо зэрэглэл өндөртөө тийм Номгон Эвент хоолд ирсэн хүмүүс юм гоё яг ийм тав тухтаа суугаад үзэх. За тэгээ хамгийн гол нь нэг ийм том зааланд ингэж холоос үзэх яг ийм жижиг зааланд ойроос ингэж бүр тэр тамирчдын ирч хүч хөлс хөдөлгөөн тэр бүх юм ингэж мэдэрч үзэх бол шал өөр өдөг. Тэгэхээр бол яг энэ ойроос ирээд гоё энэ зааланд ирээд үзэх. Нэгдүгээр гоё тав тухтаас суун, хоёрдугаар манай дархны тамирчид дандаа нөгөө хөвсгөл буу те одоо Эрдэнэт Улаанбаатарын тамирчид эсрэг тулдана. За тэгээ дархны энэ тамирчид маань бол ерөөсөө бэлтгэл сургуульд болон энэ өөрсдөө батлаа харуулах тийм ээ маш их одоо ирч хүч дүүрэн юм залуучууд байна. Тэгээд та бүхэн манаас энэ боломжийг гоё ингэ те алдахгүй ирээд үзээрэй гэж одоо маргааш орой л одоо ингэ яриад бол маш их гоё зүйлүүд байна. Тэгээд сая гэсэн тамирчид маань хоорондоо сэтгэлдээ уулзлаа, нүүр туллаа, албан ёсны бүх арга хэмжээнүүд маань явагдаад хүчний ардах бүх бэлтгэл ажил маань одоо 100% хангачаад байж байна. Тэгэхээр одоо маргааш ерөөс дарханчуудыг гоё тулаан сон Дархан хотод бол тулаан сонирхдаг залуучууд үзэгчд бол маш их болсон. Тэгээд тэднэртэй зориулж бид нар одоо ингээд аль болох гоё олон улсын түвшинд маш гоё тийм мэдрэмж өгөх тэмцээнд ингээд зохио явсаар байна. Тэгээд за ер нь бол манайх яг ивент хоол талаас үйлчлэгээ адил дээр нэлээд анхаарж байна. За мэдээж одоо өмнө нь болох дээр ер нь тулааны спортууд ихэнхдээ жижиг эсвэл нэг жижиг клубийн зааланда эсвэл нэг том спорт зааланд болдог. За тэгвэл одоо ивент хоолд одоо илүү одоо entertainment одоо хөгжим гэрэл төлөв тийм ээ.
За тэгээд мэдээж мэрэгжлийн DJ, мэрэгжлийн хөтлөгчтэйгээр ингээ явуулаад үзвэл ямар вэ гэдэг саналыг Ариун Баяр захирал маань надад тавьсан. Тэгээд тэр талаас илүү entertainment тал руугаа бас энэ тулааны спортыг явуулж үзье. Мэдээж энэ нэг удаагийн ажил биш. Одоо хамгийн ихний үйл ажиллагаа бол арай илүү туршлага судлах талаас явна гэж найж байна. Одоо нийт нэг 12-3 тулаанууд орой 19 цагаас явагдах бол тэр тулаануудын дундуур жишээлбэл мэрэгжлийн DJ, хөтлөгч одоо магадгүй тэгээд цаашлаад бас үзэгчдийн дундаас бас тулаанууд явагдахаар бас яригдж байна. За тэгээд үзэгчдийн дундаас явж байгаа тулаанууд мэдээж бас шагналтай. Тэр талаар ер нь бол яг хөө ингээд нэг шин газар тулааныг явуулж үзье гэдэг тийм л санаа зорилготойгоор одоо Ариун Баяр захиралтайгаа хамтраад ажиллаж байна да. 2 дугаар сарын 28-ны орой 19 цагаас Номгон ивент холд та бүхнийг дарханчуудыгаа урьж байна. За мэдээж Дархуул аймгаас нийтдээ нэг 12 тулааны 13 4 хүүхдэн дархны хүүхдүүд байна. За дархны хүүхдүүд нь болохоор дандаа нэг отоос ирсэн хүүхдтэй, Эрдэнэтийн хүүхдтэй. За тэгээ мэдээж мэрэгжлийн тамирчид бас мэдээж оролцож байна. Сайн дээр хэвлийн багварлыг харж байхад маргааш өрөө нилээд ширүүн тулаанууд үргэлжлэх юм шиг байна. Мэдээж тулаан болж байхад хажууд нь хөгжийн дэмжигчид буюу одоо үйлчлүүлэгчид хамгийн чухал. За тэгээд та бүхнийг бас энэ тамирчдыгаа дархныхаа тамирчдыг дэмжиж энэ тулаандаа ирээд одоо идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. Маргааш орой 19 цагт уулзцгаая. Намайг болж байгаа хөтө Тэмүн гэдэг Дархуул аймгийн уугуул тамирчин. Ер нь бол багасаа тэквондогийн спортоос ер нь кикбоксинг спорт руу орж исэн. Ер нь олон удаагийн улсын аварга болж исэн. Тэквондогийн медальтай сүүлд мэрэгжлийн талаанууд хийсэн туршлагатай. Хамгийн сүүлд яг 24 онд Дархуул хотод бас яг ийм томоохон ивент болж исэн. Юу ч яриад дарханчууд бүгд мэдж байгаа. Одоо яг тэр хэмжээнд хүрэхгүй ч гэсэн яг тэрний одоо арай нэг зэрэгэл буураад бас айгүй гоё ивент болж байна. Одоо хүмүүс маань 90 тойрны орчныг харахад бол орчинд нь ямар гоё одоо юм сэтгэл зарсныг бол бүгд анзаарж байгаа. Тэгээд дарханчуудаа хэлэхэд мэдээж бол тамирчид бол мэдээж ялтын төлөө явж байгаа. Давхар ирж байгаа үзэгчтэйгээ бас өөдөөхгүй үзэгчдийн экспириенсийг бол маш гоё өгнө. Үзэгчд юу хүсэж байгаа бэлээ? Тэрийг бол бид нар мэдж байгаа. Тэдний бүгдийг өгнө. Харин таад маань ирээд бүгд найз нөхдөд гоё чийлэрээ суугаад тулааны үзээрэй гэж хэлээ да. Хотоос энэ тэмцээний зөөрийн орж ирж байгаа. Тийм тэгээд ерөнхийдөө бол энэ тэмцээнд дарахны шин залуу хүмүүс оролцож байгаа. Дээрээс нь All FC тэмцээний ер нь бол холбооны эхний тэмцээн болж байгаа учраас ерөнхийдөө бол шин залуу тамирчид оролцож байна. За тэгээд ерөнхийдөө хүүхдүүд болон энэ шин гажиж байгаа залуучуудаа одоо илүү ихийг сураасан мэдээсэй гэдэг үднээс хотоос өөрийнхөө өрсөлдөгчд хичээл заахаар ирлээ. Тэгээд ерөнхийдөө дархан хотод яг энэ чиглэлээр холимодлааны маш олон тэмцээний зохион байгуулж байгаа. Энэ тэмцээний зохион байгуулагч Ариун Баяр хата маш их баярлалаа гэж хэлье. Тийм. Ерөнхийдөө бол Дархан хотод холимодлааныг илүү хөгжөөнд дэлгэрүүлэхийг төлөө аягүй их ажиллаж байгаа юм гэж би бодож байна. Үзэгч та бүхэндээ бид бүхэн аймаг орон нутгийн шинэлэг сонирхолтой мэдээллүүдэд хүргэлээ. Хөтөлбөртөө анхаарлаа хандуулдаг эрхэм үзэгчидтэй баярлалаа. Та бүхэн бидний бэлтгэсэн 7 хоногийн тоймоо BM8 гарагт хүлээн авч үзээрэй. Баяртай үзэгчтэй.